Hello. За сайн бацхан уу? Та нар энэ бичлэгний нэрийг уншаад гайхсан баг. Гэхдээ тийм би 3 хоног юу ч хийдэггүй баярлаа. Баярлаа ч аа би мацаг барьсан. Тий. Гэхдээ би хамгийн түрүүнд хэлмээр байна. Намайг дагаж битээ мацаг бариараа. Би өөрийнхөө research-ийг хийсэн одоо бүх судалгаануудаа хийгээд хэрэгтэй хэрэггүй мэдээллийг хараад тэгээд ингээд фильтрдээд үлдээгээд хаяхын хаяад тэгээд бүх юма хийцэн. Та нар миний энэ усан мэдээллийг 100% үнэн гэж авч болохгүй. Өөрсдийнхээ мэдээллийг өөрсдөө хайцгаа. Тэгээд гол нь би ерөөсөө ангаахын мэдлэгтэй, ангаахын бэкграундтай хүн биш учраас надад 100% итгэж болохгүй. Энэ зүгээр л миний туршлага. Тэгээ би туршлагаасаа хуваалцаж байна гэсэн үг. Тэгээд энэ жоохон нэг тийм хэцүү юм болохоор би зүгээр өөрийнх нь туршлагаас ярих гэж байгаа, инг гэж хэлэхгүй байгаа, 100% үнэн гэж хэлэхгүй байгаа. Яагаад вэ гэхээр би мацаг барьж байгаа таалтч байж үзсэн, манай найз барьж байгаа хажууд нь байж ч үзсэн. Барьж байхад одоо би хүнд би мацаг барьж байгаа гэж хэлэхээр гадны хүмүүс амар их тэнийг юм хайшин гэл эхэлдэг байхгүй юу? Тэгэл хүүе чи яаж байгаа юм бэ? Яаж ингэж болж байгаа юм бэ гэл амар их тэгдэг. Тийм болохоор хэрвээ тэгэж бодож байвал яг уу та нарын бодол миний бодол одоо би та нарт хэлье. Гэхдээ үүний эсрэг юм байх юм бол тэрлээц өгөөл тэрлээц тий. За ямар ч байсан бүгдээр мацаг барихын тухай яриа. Мацаг барих гэдэг чинь зүгээр л хоол идэхгүй хэлнэ. Айгу олон төрөл байгаа. Эхнийх нь одоо цэвэр усан мацаг байгаа. Зарим хүмүүс бүр нөө хуурай мацаг барьдаг. Гэхдээ тэр нь эрүүл мэндэд амар муу. Дараагийнх нь болохоор жишээ нь juice cleanse-ууд байгаа. Тэр бас мацаг гэж тооцогддог. Жишээ нь нэг juice-ийг аваад хэд хоног одоо зөвхөн juice уугаад юу ч хуурай мэдэхгүй байхыг хэлнэ. Эсвэл нөгөө нэг intermittent fasting гэж байгаа. Тэр чинь зүгээр нөгөө нэг өдрийг хуваагаад тэдэн цагт нь юм мэдээ, тэдэн цагт нь юм мэдэхгүй байдаг. Их хүмүүс хийдэг нь болохоор нөгөө нэг 16-8 эсвэл 24-өөр ч хийж болдог. 16 цаг нь юу ч идэхгүй байж байгаа 8 цаг нь иддэг те. Тиймэрхүү юмнууд байдаг. Бүгдээ мацаг барихын нэг төрөл. Би болохоор яасан бэ гэхээр би эхний хоёрыг жоохон хослуулсан, хосуугаад тэгээд дараагийн хэдэн хоног нь өөр юм уусан. Зарим бүр calorie restriction гэж үүдэг. Тэр бас мацагт ордог. Тэр нь болохоор илүү нэг өдөрт би 200 калориос илүү юм идэхгүй гэдэг. Тэгэхээр минийх жоохон тэрнээс юм. За мэдэхгүй ямар ч байсан би яа. За мацаг барихын сайн талуудаас эхлэхээс өмнө за нэгт autophagy гэж байдаг. Autophagy маань хүний бие өөрийнхөө өгцөн эснүүдээ идэж эхлээд одоо ингээд бүх шинжлэхдэх ёстой юмнуудыгаа хийж эхэлдэг тийм юм байгаа. Тэгэхээр мацаг барихаар тэр autophagy процесс маань амар сайжирдаг. Тэр тэгтээ яг 100% батлагдаагүй. Тэр илүү амьтан дээр туршсан юм. Тэгэхээр хүний туршилт нь жоохон дутагдсан. Тиймэрхүү байгаа. Тэгэхээр тэр амар өндөр хувийн магадaltaй тийм болдог процесс шүү. Autophagy болохоор ер нь угаасаа явагдчихэдэг. Гэхдээ хүмүүс autophagy ketosis хоёрыг амар их ялгаж салгаж чаддаггүй. Ketosis ч нөгөө нэг өгцөн эсээ идэхийг биш, юугаа идэхийг хэлж байгаа. Өөхөө идэж энерги болгохыг хэлж байгаа. Тэр нь болохоор нэг keto diet гэж үүдэн штэ. Тэр ихгүй. Keto diet болохоор энгийн одоо диеттай хүн нүүрс ус тэгээд чихрээр илүү тийм энерги авдаг бол ketosis маань яадаг вэ гэхээр хүний бие өөх тосноосоо энерги авч эхэлдэг. Тийм учраас нөгөө keto diet-нд ерөөсөө сахар ихтэй юм байдгүй. Нөгөө нэг нүүрс устай юм байдгүй. Өөх тос ихтэй тэгээ уурга ихтэй diet байдаг штэ. Тэр нь болохоор хүний биеийг keto байдал байлгачаад, ketosis байлгачаад тэгээд хоол идсэн ч тэр байдлаас гарахгүй байхыг хэлж байгаа юм даа. Би ааруулаа идчихэ. Дараагийнх нь болохоор хүний гормон тогтворчдөг. Тэр нь илүү нөгөө нэг инсулин, лептин гэдэг гормонууд. Тэр чинь илүү метаболизмд хэрэгтэй гормонууд ахгүй. Метаболизм гэдэг маань хүний бие хоолой шингээх тэр процессыг хэлж байгаа. За тэгэхээр нэг эрэгтэй хүний метаболизм, эмэгтэй хүний метаболизм шал өөр. Эрэгтэй хүн амар хурдан хоолой шингээгээ боловсруулж чаддаг. Эмэгтэй хойчууд одоо ингээд хоол нь гизэнд нь байгаа л гэдэг маяг л гэдэг гэлээдэг да.
Тийм юм байгаа. Тэгэхээр цусан дах саахны хэмжээ бүх юм амар гоё тогтворчоод гоё болдог. Тэгээд бас эн чинь нөгөө нэг би PCOS гэдэг юм таахгүй. Тэгээд тэрэнд амар сайн эргээр нөлөөлдөг тийм. За бас нэг эрэг нөлөө нь болохоор сахарын диабет бас нэг хорт хавдартай хүмүүст одоо ингээд айгүй эргээр нөлөөлдөг. Эсвэл хорт хавдраас ингээд сэргэмжлэхэд туталдаг нэг тийм бас юм байгаа. Ер нь бол одоо шинжлэх ухааны үүднээс амар хэрэгтэй юм байгаа. Гэхдээ энийг яах гэж хийдэг вэ гэхээр нэгт хүмүүс амар их шашны үндсээс хийдэг, муслимууд хийдэг, христүүд хийдэг, буддистууд хийдэг. Ер нь ингээл хүн болгон яг фастинг гэж хийдэг. Зарим хүмүүс өнөөдөр одоо юу ч хийдэггүй байж байгаа. Тэр хүмүүстэй мэдэрчгээ ч юм уу нэг тиймэрхүү үүднээс хийж мэдэг. Гэхдээ би шашны хүн биш болохоор яг тэр шашны үнцгийг мэдэхгүй байна. Зарим хүмүүс яг энэ миний хэлсэн тэр эрүүл мэндийн юмнуудыг авах гэж хийдэг. Зарим хүмүүс нь турах гэж хийдэг. Зарим хүмүүс нь зүгээр л яагаад хийж болохгүй гэж гэл өөрийгөө сорж хийж мэдэх те. Тэгэхээр энийг амар олон төрлөөр хийж болно. Миний болохоор хийх гэж байгаа миний яг хийсэн шалтгаан болохоор нэгт би ингээд өөрийнхөө биеийг амар гоё рестартнд хийгээд ребут хийгээд шинээр эхлүүлж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд бас нөгөө юм нь болохоор турна. Гэхдээ турах надад нэг том юм байгаагүй учраас энэ дээр би ерөөсөө нэг тийм нарийн юм өгөөгүй. Би угаасаа тэртээ нэх их тураачгүй. Тэгээд миний бие ихтэй амар хөнгөрөөд амар гоё болсон. Гэхдээ энэ миний гол шалтгаан байгаагүй турах. За би өөрийнхөө хийсэн алдаануудыг одоо бичлэгээ эхлүүлэхээс өмнө хэлье. Миний алдаа болохоор нэгт би ерөөсөө бэлтгэлтэй мацаг барахтаа ороогүй. Ягаад гэхээр би уул нь аль дээрээс мацаг барина ингээл хамаг юм уншаал мэдээл тэгэл явж байгаад эхлэх цагаас ерөөсөө эхэлж чадахгүйсэн байхгүй юу. Тийм болохоор би нэг 2-3 бичлэгний өмнө байна уу би мацаг баримаар байна гэдгийг хэлэхгүйгээр би та нарт дараа 7 хоногийн 5 дахь гэхэд дуусчих байх энэ төр гэд хэлээдсэн юм яг үндэ мацаг барих байсан. Гэхдээ би тэрийг ерөөсөө эхлүүлж чадаагүй учраас одоо ингээл бодоол яваад байдаг байж байгаад нэг өдөр арай хүртэл би юу ч хийдэг болохоор за одоо ингээд нэгэн тэхэлсэн юм чи өргөлжлүүлчихээ да гэд эхэлсэн учраас миний бэлтгэл амар буруу байсан. Тий яг миний юу ч хийдэг өдрийн өмнөх өдөр би ерөөсөө бие бэлтгээгүй ингээд хамаагүй мэдж байгаа яг орцсон учраас тэр маш буруу байсан. Хоёрт би цэвэр усан мацаг барина гэж хагаад эхний өдөр нь тэртээ би цэвэр усыг бариагүй нэг ундааш нэг комбучагаа уусан учраас бүтэн усан мацаг биш. Тэгээ 2-3 дахь хоног дээрээ ч гэсэн би өөр юм уусан. Тэгэхээр илүү juice cleanse мацаг тэгээд юутай calorie restrictionтэй ойрхон ягаад тэгэхээр би өдөрт 150 калориас илүү юм ерөөсөө биендээ оруулаагүй байхгүй. Дараагийн болохоор би хангалттай ус уугаагүй. Тэр хамгийн том алдаа. Би өмнө нь мацаг барьж исэн. Би өмнө нь 3-4 хоногийн мацгийг бараг 2 удаа барьж исэн. Гэхдээ тэр үе би амар сайн ус ууж исэн. Би ус уух ёстойгоо мэдчихсэн ч гэсэн би ерөөсөө хангалттай ус ууж чадаагүй. Тий. Эхний өдөр ягаад гэхээр би ажиллаж исэн. 2 дахь өдөр би биш 3 дахь хоног нь би ажилласан. 2 дахь өдөр нь би гайгүй хангалттай ус уусан. 3 дахь хоног нь болохоор бас ажиллаад ямар ч гэсэн миний ус уух нь жоохон хэцүү айгүй бага левелд байсан учраас тэр миний амар том алдаа. Тийм болохоор би бас жоохон нэг хэсэг жоохон хавагнаад хөөсөн. Тэгээ уул нь мацаг барахад ерөөсөө хөөхгүй хамаг усаа ингээ гаргадаг байхгүй юу? Би болохоор эсрэгээрээ усаа бариадсан. Ягаад тэгэхээр би юу ч идэхгүй байгаа мөртлөөс усаа айгүй бага уугаад байсан. Тэгээ тэрний дараа би усаа нөхсөн. Мацгаа дуусчаад би гайгүй хоолндоо орсон. За ямар ч гэсэн эхлэе. За энийг өөр бичлэгийн зориулъя заяа. Та нар өөр бичлэгнээс харсан баг. Гэхдээ энэ бол миний юу ч идээгүй явж байгаа 2 дахь хоног өчигдөр би юу ч идээгүй. Өчигдөр гэхдээ амар хэцээсэн надаа. Би нэг шар цөсөөрө бөөлжөөд тэгээд би цэс амар муухай амттай байдаг гэж бодсаахгүй юу. Ягаад гэхээр би нэг олгооны хагалгаанд орж исэн Монголд. Тэгээд орж байхад би бас операцнаас гарч ирээ бөөлцсөн. Тэгээд тэгэхэд миний тэр шар бөөлц амар муухай. Эмний өнөртөөс ахгүй юу. Тэгсэн чи өчигдрийн бөөлцсөн штэ амар тийм. Витамин С-тэй өнөр хамттай байсан. Би тэгээд чи ямар ч муухай амттай биш ээ гэл. Тэг ямар ч гэсэн усууцсандаа мацаг барахаа шийдээ. Тэгээ өнөөдөр 2 дахь хоногийн одоохондоо юу ч идээгүй. Зөвхөн юм ууж байгаа. Гэхдээ гай эзэн гэхгүй бол
Шүдэ гаагаад гаа идэхгүй бол хамнаас муухай нэртэй. Өчигдөр надад тэгээд тасаа бэлцсэн тэгээд багц ажиллаа явчихсан. Тий. Hello. Өнөөдөр миний амар productive өдөр байна. Би дасгалаа хийгээд эхэлж байна. За хэрэг би өмнө нь юм бичлэгээ ихэнд хэлсэн бол би мацаг орж байгаа. Өнөөдөр 3 дахь хоног би тэгэхээр өчигдрийн мэдээгүй, уржигдрийн мэдээгүй зөвхөн юм уусан, ус уусан. Тэгтээ өчигдөр би нэг ийм жуус уусан. Ийм жуус. Энэ жуусын дотроо алим, банан, өгөрцөө, матча, тэгээ витаминтэй. Яг би дотор нь миний наад нэр би юм хатааж ах ш. Яг дотор нь байгаа юмнууд нь штэ. Алимны жуус, лирний жуус, өгөрцөний пюре, лаймын жуус, тэгээд матчаны экстракт, тэгээд зүүс хойлц гэнэ ингвэ нүг цагаангаа, тэгээ витамин B1, B2, B3, B6, C тэгээ нэг юм уусан. Одоо болохоор би савын зүгээр юунд усанд ашиглаж байна. Би түнгээ cycloid-ийн тэр нэг гидсний чаленжийн эхний өдрийн юмыг хийгээд талдаа орчлоо, нэг бичлэгэнд хийсэн. Пүү 2 хоног юм мэдээгүй ч болоод тэр юм уу. Амар хэцүү байна. Яг үндэ юм мэдээгүй энд ямар ч холбоогүй байхаа. Би зүгээр л дасгал хийгээгүй амар удцсан. Тэгээ өглөөнөөс хойш би юу хийсэн бэ гэхээр нэгт хорныхаа хамаг бүтээлийн энтриг аваад юунуудыг угаагаад энийг угаасан хэсэг, тэгээд энэ болохоор өмнө нь угаагаад хатаасан хэсэг нь, энэ болохоор одоо угаагаад сайн найдан гарч ирээд хатааж буй хэсэг. За тэгээд хувц бас тэр хатааж байгаа, би халаатаа хатааж байгаа. Тэгээ өглөө босоо би нэг лекцэнд суусан. Тэгээд дасгал хийсэн гэхээр ер нь нэлээд амжилттай шүү. Тий. Өө нэр би та нарт бас шинэ гутал авсныгаа ярьж үгүй. Тэр байна. Ambush. Тэгтээ зөвхөн ambush-ийн collaboration. За ямар ч байсан би 2 дахь хагасаа хийгээд хий. Нөгөө нэг юунаас болоод шинэ жилээс болоод амар их хитцсэн. Амар таргалцсан байж байгаад одоо би тэрийг хасах гэж байна. Энэ 5 хоног барьсны дараа жоохон эрүүл хооллож эхэлнэ. Тэгээд эрүүл хооллоно гэдг нь би бүр өөртөө бүр яг заавал тийм юм гэмээргүй байна. Тэгээд өмнө нь хийсэн шигээ одоо заавал чихэр шоколад идэхгүй 7 хоног энэ төр гэхгүйгээр яагаад вэ гэхээр би тэрийг хийгээд үзсэн. Тэгээд яг хөө тэрний дараа гоё исэн ч гэсэн энэ удаад надад тийм юм хэрэггүй. Яагаад тэгэхээр би тэртээ 5 хоног юу ч идэхгүй байгаа учраас 5 хоног байна уу 3 хоног байна уу мэдэхгүй би сайн бодож л байна. Өнөөдрийг дуусгаад 4 дахь хоног ямар ахыг хараад тэгээд 5 хоног явъя. За тэгээд ямар ч гэсэн 5 хоног юу ч идэхгүй байгаа учраас би тэртээ тэгэж амар чихэр шоколад одоо миний би надаас хүсэж байхгүй. Би тэрний хооронд ямар хоол идэх гэж байгаа гэхээр нэг intuitive eating гэж үүдэг. Тэр нь болохоор миний би надаас юу хүсэж ийн гэдгийг би өөрөө мэдрээд идэнэ гэсэн үг. Биний хувьд штэ 2 хоног би юм идээгүй гэсэн үг шүү. Тэгээд надад миний за одоо надад таалагдахгүй хасмаар байгаа юмнууд яана миний өөрөө амар байна. Тэр цаана байгаа юм миний угаах чаа хувц шүү. Хар хувц. За хасмаар байгаа юм биш үү? Нэгт энд нурууны энд амар их хөөхтэй болсон. 2-т гиз, 3-т гой, 4-т гар. Ер нь тэгэл бүх юмаа л хасмаар байна заяа. Тий. Тэгтээ бас зүгээр байна уу? Эндээ би нэг амар юу яахгүй байна. Санаа зовхгүй байна. За би 2 дахь дасгалаа хийгдэх. Peace. Хөөе би та нарт дасгалаа хийгээд би дууссан. Тэгтээ 2-ыг л хийсэн 3 дахь нь хийж чадаагүй. Ягаад тэгэхээр би сайн ойлгорсон байхгүй. Тэгсэн чинь амар миний гиз ингээд дугарч ийсэн аа. Тэгснээ яаж одоо зүгээр хэлэх юм бол чицэг алдаад. Тэгэхээр би нэг жоохон буруу гэж бодоод ах юм. Би нэг ээжтэйгээ ярьд юм уу гэж бодлоо. Hi. Ээжээ. Би дасгал хийсэн. За баярлалаа.
Хүү яасан гэж гэрэл тасгал хийлээ. оюун мундаг юм. Тэгсэн чинь нуруу өвчлөө. Хөрхийдөө. Маргааш болрох юм байна л да. Ой хамгийн гол альбан тахвал чуу яасан чи нэг. Оо. Нуруугаа боочвол яа дэж. Би мацаг бариад Оо за хэдэн хоног. өнөөдөр 3 дахь хоног нь ахгүй юу? Оо тэгээ юу хийхгүй байгаа юм уу? Юу ч идэхгүй байгаа. Юу мөр миний охоо. Энэ хоног хэрэггүй шүү. Одоо ингээд өнөөдөр таслыг хийх болоо шүү. Гэхдээ харин би тэгэж бодсон чинь яасан бэ? Хүлдэж өгвэ. Мацаг олон хоног байхгүй шүү миний хүүхдээ. Харин тийм ээ. Гэхдээ Одоо багийн дээр бичсэн байгаа штэ 3 хоноос эхлээд организм өөрийгөө идэж хэлдэг. Тэгээд бүр энэ жилийн амир юмд орно шүү миний охоо. үгүй харин тэгсэн чи ээж айгүй инээдтэй. Би юу ч 2 хоног идээгүй байгаа штэ тий. Тэгсэн мөртлөөс би өнөөдөр чацаа халтлаа. Гэхдээ их биш амар бага. Одоо болно миний охоо ус уу. Ус саа уу шүү. Ус уугаад За. тэгээд хөнгөн юмар одоо тэгээд нэгэнд 3 хоног барьсан учраас аюу хөнгөн юмар буцаад орно шүү. 3 хоног барьж болоогүй байгаа. Өнөөдөр 3 дахь хоног нь 2 хоног л барьсан юм. Тэгээ би сая нэтээс хараад би жоохон ингээд хамгийн гол нь Ус саа ууж байгаа үстэй. Ус уухгүйгээр болохгүй штэ. тий усаа ууж байгаа. Тэгээ би өчигдөр нэг юу уусан? Жимсний жуус уусан. За. Тэгээ тэрний өмнөх өдөр би комбуча уусан. За тэгвэл болж байгаа юм биш үү? Тий ер нь бол би тийм зөвхөн усан дээр биш бас гайгүй витамин аваад байгаа л да. За. Тэгээд нэг амар өлсөж юу яахгүй сулдахгүй байгаа. Гэхдээ миний гайхсан юм болохоор сая би одоо гизэндээ хуурай юм юу чийгээгүй багт ч сая ингээ унгаж байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Тэгэхээр Миний охоо чиний доторх цэвэрлэгдэж иж магадгүй шүү. гэсэн чинь за унгачээ гэдгээ унгах гэжсэн чинь багас шиг биш. Шингийн гарахаар би гайхаад найлаа гүүгээд тэгээд юу яасан чи зүгээр ингээд ус шиг жохон заяо. Тэг хитгэн тусал гараал тэгэл болцсон л доо. Тэгээ одоо болохоор миний гиз ингээд трах гэд дуграад байна. Тэгээ би айгаад юунаас харсан байхгүй юу? Нэтээс харсан байхгүй би ингээд мацаг орж исэн чинь ингэчлээгээд тэгсэн чинь надад шууд мацаг орж байхад хэрвээ юу бас шингээвтер одоо мэдэгтгэл юм бол мацгаа шууд зогсоох хэрэгтэй байдаг гинэ. Тэгэхгүй бол нэг миний би одоо уснаас өөр юм одоо авахгүй хахад тэр шингэм чацах чинь усыг чиний бие чинь юу яаж чадахгүй байна. Хүлээж авч чадахгүй. Хүлээж авч чадахгүй усыг шууд гаргаж ийна. Тэгэхээр мацгаа зогсоо гэсэн үг гэсэн. Ер нь зогсон дээр ахаа миний охоо. Ер нь чи яагаад 3 хоног барь гэж бодсон миний охоо? Би 5 хоног барь гэж бодсон ээж. Амина. Вообще это противопоказано. Чи тэрийг мэдж байгаа ч автофаги хамгийн их нь 24 цаг. 24. За ястай хамгийн предел 3 хоног. 3 хоногоос хойш хүн организм өөрийгөө идэж эхэлдэг амира. Би яа ихтэй одоо хийцэн юм чинь буцалтай нь штэ. Одоо тэгэл миний охин нэг шөлтөө юмнаас эхлээд нэг юу яагаад эхэлтэй. Дахианы шөл мөл ч юм уу их хөнгөн юмнаар ороо. Дахианы шөл идчихгүй нэрээ. Хөнгөн. Дахианы шөл. Нэг их дотор нь юм байхгүйгээр чи эхнээс нь зүгээр шөнхөн өнөдөр шинхэн давсчж багтаа заяа. Инхэн шилтэй эхэлж. Дотроо нөгөө иддэг юмгүйгээр. За. Шилээр ойлгосноо. Ойлгосон. Дахианыхан махын идэх юм уу? Дахианыхан махын идэж болох юм уу? Харин хэрэггүй гэдэг шүү дээ. Өнөөдөртөө хэрэггүй. Дахианыхаа шилэг уучих заяа. За тэгвэл тэр чинь мацгаараа үлдчихэл юм байна те. Өнөөдөр. Тэгэл чи маргаашнаас шууд мах заах бүх юмтайгаа юм дахианыхаа махтай юм идэж идэхгүй. Одоо Амина, это не шутки. За. Чиний ус чи буруу угаад байна. Уг нь миний охин зүг уунда. Харин тий. Охин жоохноор ууштай.
Аа. Гэтэ одоо мацаг таслахад одоо маргааш яг юу идчихсэн бэ? Ер нь бол хэрвээ би одоо миний би кетосис гэдэг юмд байгаа хгүй юу, тэр нөгөө нэг миний би өөрийнхөө өөхийг шатааж энерги авч байгаа юун дээр. Ааха. Тэгээ хэрвээ би зөвхөн уураг эсвэл одоо нөгөө кето хоол гэдэг нь штэ хүмүүс. Тийм кето хоол идэж эхлэх юм бол миний би кетосисоо гарахгүй ингээд өөрийнхөө өөхийг цаашаа ингээд шатаагаал гэж болдог гэсэн. Тэгээ кетосисоос гарахгүй байх юм бол сайхан махаа идэл тэгэл одоо юу идэхгүй, сахар идэхгүй, нүрс ус идэхгүй байх юм бол кетосистай байгаа л юм гэсэн. За би гараа авч ийн тасглаа хийцэн усанд ороогүй л дээ. Үсээ бооцсон. Тэгээд нэг хүн надаас джинс авсан 2 ширхэг би тэгээд энэ хайрцагт хийцэн. Тэгээ эндээ болохоор усны савнуудаа авсан. Тэгээд дэлгүүр орчоод ирнэ. Би мацаг хараад 3 хоног байгаа штэ тий. Одоо 3 дахь хоног штэ тий. Тэгээд энэ жоохон ингээд шингээ алдсан дээр би юу гэж бодож байгаа вэ гэхээр энэ яг үнэндээ миний би бэлэн биш байхад нь би мацаг бариад эхэлсэн учраас айгүй том цохилт боллоо л доо. Тий, тэгэж бодож байгаа. Тэгээд одоо яах гэж байгаа вэ гэхээр би өнөөдөр яг 3 хоногийнхаа дуусгана. Тэгтээ юу гэдгэлээ өнөөдөр би нэг жуус уун. Тэгээ өчигдөр уусан жуусаа ахиж аваад тэгээд өнөөдөр нэг дахианы хөнгөн шүл хийгээд зөвхөн шүлгийн нуун гэж бодож байгаа. Нэг сайн юм нь болохоор миний би өмнөх шиг амар тийм хүнд бүр ингээд залхуу урээл хөвтөд амар тийм биш болоод тэгээд амар хөнгөрөөд би ингээд гоё өөрийгөө мэдрээд тий ерөөсөө энерги байхгүй байгаа, ядрахгүй байгаа. Тий гэхдээ ганц айгаад байгаа юм болохоор шингээ алдаад байна. Тэгээд зөвхөн шингэнээр одоо ингээд би амьдарч байгаа болохоор шингэнээ уугаад тэрийг алдаад ах юм бол амар буруу тийм учраас тий гэхдээ тийм их алдаагүй л дээ яг үнэндээ зүгээр л миний бас амар муухай юм ярьч ба бас чигшгээ миний өтгөн амар шингэрээд гэж тий за ямар ч гэсэн дэлгүүр гараад ир пост ороод дэлгүүр аваад тий хөөе надад өнөөдөр уул нь 5 дахь өдөр ахгүй. Тэгсэн чи 5 дахь өдөр би ажиллах ёсгүй юм. Тэгсэн би маргааш хэдэн цагаас ажиллах вэ гэд нэг ажлынхаа ямыг харж исэн чи би өнөөдөр ажиллах хэрэгтэй байсан байл яг уу. Би тэг гэртээ үлдсэн. Тэгээд би сая даргалгаа яриад хөөе даргаа би гэд мартчихжээ. Хараагүй уушлаараа гэдгсэн чи манай даргач хараагүй хинч анзаараагүй заа тэрийг. Тэгээд сая за би чараа би буцаад ярих гэчээд тэгээд дарга сая буцаж ярьснаа. Тэгвэл маргааш өглөө 6 цагаас чадах уу гэнэ бид чаднаа гэхдээ маргааш 6 цагаас ажиллах болсон. Гэхдээ миний одоо хийж байгаа юм хараа. Тэгээд би сая энэс ахиухан жуус гаргах гад бас махаа ингээд жоохон ихшчихсэн. Гэхдээ энд ингээд тийм шүл хийх гээд. Ямар ч гэсэн энэ шүлөө жоохон нэмэхдээ амар өтгөн шүл болсон хэлтэй. Гэхдээ жоохон өчүүхэн би нэг халбаг давсан заяа. Би та нарт ихтэй халбаг нь харуулъя. Миний хэдий давсан. За ингээд нэг халбаг давс. За баярлалаа. За одоо ингээд жоохон буцалгаад махын болохоор махын маргааш хоолны хүү яах вэ? Ямар ч гэсэн ингээд болсон болчих. Ингээд жоохон буцалгах чи. Жоохон галын багслаа. За. Өглөөний мэнд. Яа. Гадаа ч яах вэ одоо? Энд манад 8:30 минут болж байна. Тэгээд би ажиллаад пауз хийж байна. 4 дахь хоног болж байна. Тэгээд би одоо эхнийхээ юмыг идэх чинь. Тэгээд тэрэн дотор алим 2 ширхэг өндөг. Тэгээд 2 ширхэг сосиск уулна. Сосискийг яах гэж авсан бэ гэхээр надад дуураггүй гэн тэгээд
хэцүүлээ юу хэцүүлсэн гэж өнөөдөр нөгөө амар ажилласан болохоор нааш цааш алхаа тэгээд амар сулдаад байгаа юм шиг санагдаад тэгээ за одоо юм айдий гэдэг иднэ. За энэ өдрөө штэ би ерөөсөө сайн юм ууж чадаагүй ягаад гэхээр манай ажил дээрх өгчээсэн ус нь амар дандаа газтай ус байсан. Тэгээ би өглөө юу ч уугаагүй яж хоосон гэдсэн дээр яг өглөө би босоод аяа ус уусан л та. Гэхдээ одоо нэг ажил дээрээ ирчээд юм уу гэхээр газтай ус байсан болохоор хоосон гэдсэлөө орч чадахгүй. Тэгээд ус би ерөөсөө ахиухаа ууж чадаагүй. Миний итгэж байгаа юмны сонголт болохоор уулын би алин маань хаваагүй байсан. Тэгээд алин махгүй зөвхөн өндөг сосиска идчих юм бол миний би кетосис байна гэж одоод сонгосон чинь тийм болохоор би сосиска сонгосон. Тэгээд дараа нь алим харчаа. За алим авчиг гэдэг. Тэр нь жоохон буруутсан. Гэхдээ өглөө ямар ч байсан их юм ерөөсөө идэж болохгүй шүү. Гиз яаж нөлөөлөхийг одоо ингээд гиз минь яаж хүлээж авахыг мэдэхгүй учраас би аль болохоор бага мэдэх хэрэгтэй сайн зажлаад багаар идээд за тэгээ энийг эзний дараа би нэлээд орой дүү дахиад юм идсэн. За цаг 1 болж байна. Нийт би хэдэн цаг ажилласан юм бэ? 6-аас 13 гэдэг чинь нэг 6 цаг 30 минут ажиллаад 30 минут нь пауз хийсэн. За одоо ингээд миний өглөө эцэм амар гайгүй ороод тэгээ надад амар их энерги өгсөн. Тэгээд айгүй сайн ажилласан. Тийм учраас би сая хоол авчлаа. Өнөөдөр би тэгтээ жоохон хөнгөн идэнэ гэж бодож байгаа. Тэгээ хөнгөн идэнэ гэдэг нь энэ ч одоо өлегтэй шнэ. Шаал хүлдсэн салаад авсан баха. Энэ араа энэ салаад авсан чинь нэг помидор нэг баха. Тэгээ энэ хамаг юм хүлдсэн байна. Би салаатаас олчихгүй яваад. Тэгээ салаатныхаа хажууд би нэг мах авсан. Тэгээ махыг бүгдийг нь идэхгүй би. Мах авъя гэсэн чи амар их хийсэн. Махнаас нь жоохон идэл тэгэл салаатаа идэх гэж бодож байгаа. За би тараа явж шүү хүү яа өсч байна. За би тараа явж гин. Хоол идээд амар энергитэй. Ерөөсөө өлсөхгүй байна амар. Нэр би тэр өдрийнхөө хоолыг яасан гэж соусыг ерөөсөө идэхгүй гэчээсэн. Тэгээд махных нь нэг хагасын л идээд хагасын үлдээсэн. Тэгээ салаатаа болохоор бүгдээ нэгдсэн. Помидорноос нь бусдын помидор нь жоохон муухай байсан. Гэхдээ би шинэ салаат авсан шүү. Салаатаа сольсон. Би гараа явж хайрч одоо жоохон хичээлээ хийд юм уу дөө. За энэ бүх юмны дараа штэ. Миний сурсан юмнууд ямар ч гэсэн тэр буруу юмнуудаа зөв болгох хэрэгтэй. Хоёрт би амар гоё хөнгөрсөн би амар тэгэж тураагүй ч гэсэн килограммаараа тий. Гэтэ миний нүүр жижигхэн болсон. Бөөрийнхээ яха болцсон байгаа сте би. За ямар ч гэсэн би амар гоё хөнгөрөөд амар эвтэйхэн болоод өмнө нь ингээл хүнд болоод бос чадахгүй тэгээ байгаад гэдэгс ахгүй. Одоо болохоор босоод хөдлөх энергитэй дасгал хиймээр санагдаад тэгээд хичээл хийж байхад хүртэл тэгэж амар нойр хөрөхгүй амар тийм миний би ингээд балансанд орсон гэх юм уу буцаад миний би үнэхээр ингээд рефреш хийсэн юм шиг заяа. Тэгээ одоо би Chloe Ting эхлүүлээд үргэлжлүүлж байгаа. Тэр сайн явж байгаа. Тэгээ ямар ч байсан Chloe Ting гэснээс би буцаад гоё дасглаа хийгээд эрүүл хоол аль болохоор шин ногоо идээд ногоо ихтэй гоё будаагаа ерөөсөө харихгүй гурил мэрлээ харихгүй юу ч харихгүйгээр гоё баланс идээд тэгээ явна гэж бодож байгаа. Тэгээд надтай миний journey-г үргэлжлүүлэх хүн байвал дагараа. Тэгээ хүн болгоно л нэг тийм ингээл яваад идэм шиг санагддээ ш. Та нар тэгдэг үү? Ингээл нэг бүдүүн болчихвол цаатад турыг гэл гайгүй турж байгаа л нэг мэдсэн чи буцаал бүдүүн болцсон. Тэгэл дахиад турыг гэл одоо энийг турши. Одоо энийг турши гэл ингээл яваал монгартай яваад идэг. Би бас тэгдэг байхгүй юу? Тэ. Гэхдээ ямар ч гэсэн тууштай байна. Энэ корона пандемия
Энэ корона ерөөсө туслахгүй байна. Фитнес буцаад нэгдээсээ. Одоо би сургуулаа санджээ, сургуультай ямаар байна, гадуур ямаар байна. Бараг одоо хангалттай юм болсон биш шүү. За баярлалаа. Энэ хүртэл байсан баярлаа. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзтаа баяртай. Баяртай шүү. Subscribe хийгээрэй. Tschüss.